Ер нь Европч тэр Азийн хотуудч тэр газар шилжижил одоо агаарын бохирдлоосоо салж исэн ийм л туршлагатай мэл. Одоо энэ жил бол Улаанбаатар хот хэд хэдэн юмыг зэрэг эхлүүлээ явж шít. Дулаалгаас гадна яг өдрийн нийлүүлэлт 50% нь хуучин мэдлэнг, 50% нь шинэ кокс гэсэн явж байгаа. Энэ харьцаа ингээд 11 сарын 15-наас эхлээд 60 40, 11 сарын 25-наас эхлээд 70 30 ингээд 80 20 тэгээ 90 10 болж байгаад 12 сарын сүүл гэхэд 100% нөгөө хагас кокс руугаа бид нар шилжээд явчаа гэсэн ийм зүйл байгаа. Зүгээр гадуур нийлүүлэлтэн дээр өнөөдөр асуудал үүсэж байна гэдэг зүйл ярьж байгаа. Хотуулааг бид нар татуулсан чинь хотуулааг нөгөө өрхөд нэг хүн татна гэж тооцсон чинь өрхийн 2 хүн 3 хүн 4 хүн татсан чинь бас хомслууд үүсэж байна. Нийслэлээр шийдвэр гаргаад цэгүүдэд өдөртөө 5,000 тонныг нийлүүлдэг байсныг 10,000 болгоод нийлүүлэлтийг огцом нэмэгдүүлчихэж байгаа. Тийм учраас одоо 2 хоногийн дотор үндсэндээ энэ нөгөө нийлүүлэлтийн хомслууд үүснэ. 3 хоногийн дараа манай нөгөө хотуулаа аппликейшн дээр өрхийн мэдээлэл буюу хаамсын бүртгэлээр нь нүүрсний бүртгэлийг өрхөд нэг хүн байхаар ийм тохиргоонууд ороод ирэхээр зохиомл хомслууд ингээд үндсэндээ арилаад явахаар байгаа. Би одоо бас иргэдэд нэг нөгөө үннээ хэлж явахгүй л одоо ингээд гадуур ямар ч хомслог байгаа энэ төр гэж зүйл ярихгүй. Ороо ингээд үдээс хойш гэхэд зарим цэгүүд ингээд дуус тасалтаад байгаа. Тийм учраас өнөөдөр тээвэрлэгчтэйгээ тохироод өглөө нэг тээвэр хий, үдээс хойш нэг тээвэр хий. Ингээд өдөрт 5,000 биш 10,000-аар нийлүүлэлт хийж явъя гэж байгаа. Уг нь бол нөгөө бусад үеийн жилийн дундаж юутай адилхан өдөрт нөгөө 21,000 тонноор нийлүүлэлт хийгдээд яваадсэн чинь сая нөгөө манайхан чинь ингээд яг хүүтрэхээс өмнө бас нэг нөөц бүрдүүлэх гээд бас нэг юм нөөцлөлт юм ба шүү дээ. Тий. Тэгэхээр яг энэ үедээ ингээд байгаа. Тийм учраас энийг 2 хоногийн дотор бид нар шийдэл гаргая гэж байгаа. Ингээд бид нар нэг 12 сарын утааны жагсаал болсон шүү дээ найдлан. Яг тэр үеэр агаарын чанар ямар хөө төвшөнд очиж вэ гэдгийг бодтойгоор одоо хэмжиж олон нийтэд танилцуулъя гэсэн ийм одоо байр байдалтай байна.